та бүхний энэхүү игэн гэрэлтэй өдрийн хаан амар хатан мэндийг айлтган мэдчилье. Гэр бүлийнхээ үнцний төлөө өнөөдөр цагдаа гаргаж энэ танхимд хүрэлцэн ирсэн та бүхэндээ маш баярлалаа. Манай өнөөдрийн арга хэмжээ маань хоёр хэсгээс бүрдэж байгаа. Гэр бүлийн хандгай, бэлгэдлийн өрөөдөх, ёслолын ажиллагаа, мөн өнөөдрийн лекцийн нэрийг та бүхэн мэдж байгаа. Хосууд Яваач задрах уу, хамт очих уу хүндэтгэлийн лекц маань 1 цагийн хугацаатай үргэлжлэн. Тэгээд сүүлчийн 30 минут нь та бүхний асуусан асуултанд хариулаад явах юм аа. Ингээд та бүхний өмнө би өнөөдрийн үйл ажиллагааны гол эзэн болох хууль зүйн ухааны доктор гэр бүл судлаач Наран Туяагчигээ ихүү хөтөлбөрийн тайлбар өрье. Соёлын төвөргөнд хайрын харилцааны шин шатанд гарахаар хүрэлцэж ирсэн амралтынхаа өндөр цаг зав агаад зориулж хүрч ирсэн та бүхэндээ баярлалаа. За тэгэхээр манай улсын ажиллагаа хийхээс өмнө бид 9 хосыг урьж та бүхний дундаас гаргах байгаа. Тэгээд өөрийнхөө хүслээр Багнуураас ирсэн 10 хос байгаа. Тэгээд Багнуураас ирсэн 10 хосоос 2 хос нь гарч нөө нэг настай нэг залуу гэр бүл байгаа. Тэгээд хоёр Багнуураас ирсэн 2 гэр бүл ихэд үрж байна. А түүний дараа өөрсдөө энэ ёслолын ажиллагаанд яг энэ та бүхний гартаа авсан батламж гэр бүлийн амтгаа ирээдэг яг үндсэн хэлбэрээр нь гартаа авъя гэж бодсон хүмүүс азтай энэ бол зүгээр бэлэг байгаа. Тийм ээ. Яг энэ ёслолын ажиллагаанд гардаж яг өөрсдөө чинь бол бишгийг хийгээд өгчин, зургийг аваад өгчин. Тэгээд энэ бол 5, 10, 15, 20, 25 жил амьдэрсэн хосуудын хувьд бэлэг барих юм ажиллагаа, сэтгэл заслын ажиллагаа ингэж явагддаг. За ингээд хосууд чиглэлтэй өнөөдөр нэгэнд бүгдээрээ халуун дулаан өөрсдийнхээ сэтгэл зүрхний асуудлыг ярилцгаж ирсэн байгаа. Тийм учраас идэвхтэй оролцсон харилцан ярих маягаар гэр бүлийн лекц явагддаг. Тэрнээс чинь нэг талаас яриад авах асуудал нэг их чухал биш. Ерөнхийдөө харилцан мэдээлэл өгөн та бүхэн асуусан асуултанд лекц явагдах хэрэгтэй байна. За ингээд хосуудыг урьж байна. Манай дуудаж гаргаж ирэх хэрэгтэй байна уу, тийм ээ? Дуудаж. За дуудаад хөөрхөн хөөрхөн хосуудыг ижил ижлээр байгаа хосуудыг гаргаж. За Багнуураас ирсэн 2 хосыг юуны өмнөөс гарч ирэхийг урьж байна. Тэгээд би бас бодоор нь явж хосуудаа сонгож гаргаж ирэхгүй байна. За би та хоёрыг урьж байна. Энэ хүрэлцэж ирсэн бүх хүмүүс бүгдээс хосоороо ирсэн хүмүүс бүгдээс солилцоод барьчаарай. За та хоёрыг урьж байна. Өөрсдөө зам юм. За та хоёрыг бас урьж байна. Та хоёрыг. За гараа урьж хүмүүс гараад байна. За гараад байна. 9 хосыг урьжсан. 9 хос 18 цаг гарсан. За баярлалаа та хоёрыг бас урьж байна. За гараад ирсэнаа гадгалантаа өөрөөр ирсэн. Гадгалантаа нийтийн дунд маш гайхалтай гэдэг батлан хэлж байгаа асуудал гарч ирсэн. Хүүхдээ бариад гараад ирж байна. Хүүхдээ гараад ирж байна. За ингээд энэ цагийн цаанаас 1 2 3 4 5 хос байна. 6 7 9 хос. За гараад. За 9 хос болчихлоо. Баярлалаа. Багнуур 2 хос гарч ирсэн үү? Багнуураас орж 2 хос гарч ирсэн үү? За зүгтээ. За та хайлтаа хэдэн жил хэлж байна? 25 жил. Маш сайхан байна. За өшөө ийшээ шахаад зогсчих бүгдээрээ гоё чөлөөтэй зогсгооч. За 10 хос болсон биш үү? 10 хос болсон байна уу? За 9 хос. Эсвэл үү? Тий 10 хос болсон. Хамгийн сүүлд гарч ирсэн. Хин хамгийн сүүлд гарч ирсэн. За яг ч одоо 9 хосын ясгой хийх учраас нэг үзэгчдээ содруулж хэлчихнэ. За бид цаатаас хамгийн цаасан хоёрыг бодоод гэж бодоод байна. Хамгийн сүүлд гарч ирсэн. Яасан ч. За
Яасан ч болохгүй юм. За тэгээд бүгдээрээ солилцох бүгжээ гаргаад ирээд гэж. Одоо ингэж яагаас. Солилцох бүгж байна уу? За солилцох бүгжгүй суучих. Солилцох бүгжгүй суучих. Насан турш үр хамтдаа байж хоёр биендээ өгч явах гэдэг тэмдэг болсон хаан бууж хатан сүг бүгжөө харилцан бивэдээ зүцгэн өгж хэлэхэд солилцох бүгжгүй суучих. За солилцох бүгжгүй суучих тэгвэл солилцох бүгжгүй. Тэгээ солилцох бүгжтэй хүмүүс дахиад байна. За тэгээ. Яг энэ чинь хамгийн чухал энэ зан үйлийн дөрвөн ажил хийдэг байхгүй. За бүгжтэйнүүд нь гараа өргөд тийш садгараа дотор бүгжтэйнүүд нь гараад ирсэн. Бүгжтэйнүүд нь гараагараасаа бариад игээд тийш ингэ. Бүгжтэй гараа өргөж. За. За бүгжгүүнүүд суугаад бүгжтэй хүмүүс нөхөд гараад ирсэн. Энэ шударга юм. За. Бүгжтэй байж байна. Бүгжтэй хүмүүс дээшээ гараа игээд. Яг үнэ. За. 1 2 3 4 5 6 осооч дахиад бүгжтэй 3 ос гараад. Бүгжтэй гараад ирнэ. За та хоёрыг өрчий. Ямар гоё юм бэ? Энд нь бас бие давхар юм байна. За. Батгамтай. Одоо ганцхан бас. Бүгжтэй юу? За та хоёрыг өрье. Нэг батлах. За одоо нэг бас гарч ирж байна. Бүгж байгаа мó? Бүгжтэй хүмүүс гарч. Бүгжтэй хүмүүс байна уу? Байна уу хүмүүс? Ингээ сууч уу? За андраа авч ирчүүд андраагаа барьж батламж авч байна. За ирчүүд батламж авч. За ингээд яг эндээс удирдахаар энд байгаа сууж байгаа хүмүүс удирдах хийх гэж байгаа хүмүүс та бүхэн удирдуулаад бас өөрсдөө ирээдүйн хайр жилдээ зориулсан, их нэртэй нөхөртэй зориулсан хайр ийм бүрэг байгаа шүү гэсэн. Ийм ажил та. Чин сэтгэлээс хийж байна. Тэгвэл за ингээд бүгдээрээ стейж ханаа. За бүгдээрээ стейж ажиллагаа хийхээс бүгдээрээ яг бүгд сая маш их хөдөлгөөнтэй замаар маш их хөдөлгөрсөн замаар явж ирсэн байгаа. Тийм учраас бүгдээрээ 1 минут мэдээ орчноос өөр орчноор шийдэж байгаа гэсэн учраас их гоё ариун амьд ястаг хэлж байгаа учраас бүгдээрээ мэдээ айнаад сүнсээр мэдэрхийг хичээе. За бүгдээрээ мэдээ айна. За мэдээ авсан манай арчилж байгаа мэдээ 1 минут айнаад өөрийгөө мэдэрч хэлдэг. Хүн өөрийгөө мэдэрч хэлдэг. Хүн өөрийгөө аз жаргалыг хүсдэг. Хүн өөрийгөө амар тайвныг хүсдэг. Хүн жаргалтай байхыг хүсдэг. Бид тэнгэрт нэг нарыг мэднэ. Бид өөрсдөө дотор нэг нарыг мэднэ. Энэ бол бидний сүнс. Бидний сүнс бидний биеийг нэвтэлж хараад эргэн тойрныг сайхан хийгүүлчихэд эргээд бидний биед ороод ирэх чадвартай байдаг. За одоо ингэ бүгдээрээ мэдэнэ энэ үү? За ингэ эслэх ажиллагаанд оръё. За жанцнуудын цагаан сувгийг тавиад. За бусд бүгдээрээ бас эслэх хийх учраас босоор байгаа босууд нь босч. Ягаад ч бүгдээрээ зэрэг хийх хэрэгтэй. Энэ хүмүүс өдөртөж хийж байгаа учраас хоёрын. За өн эртнээс уламжлан ирсэн үлзийтгэж өнөөдрийн өдрийг товлоод өрхөсөн сум сугсан түүхэн баяраа хийж байгаа хосуудад аз жаргалыг бүлэгдээд гэр бүлийн хосуудын андгаа өгөх билетийн эрүүл өгөх ёслын ажиллагаа нийслэг мэдэгдэв. Ингээд юуны өмнө та бүхнээс хайртай хүний чинь нэгэн зүйлийг тодруулан асууя. Та бүхэн үнэхээр хүүхдтэй үлдэх хандгаар энэ танинд үлдээж бичгийг хүсэж байгаа үстэй өрхийн төлөв болсон ирчүүд хариулна. Тийм ээ гэж хариулна. Гэрийн эзэгтэй ээжүүд хариулна. Эмэгтэйчүүд бүр их хүсэж байгаа юм байна. Ирчүүд нэг хүсэх байна. За ингээд гэр бүлийн андгаа батламж бичиг өөрсөнд чинь байгаа. Энэ андгаа батламж бичгийг бүгд нөхөр гэсэн бичгээр нөхөр нь гарыг авсан зурна уу? Тэнгэр заяа ирчүүд нөхөр гэдэг гарыг одоо зүсгээр зурна уу? За гарыг зүсгээр нөхөр гэдэг зураараа бүгдээрээ бас зураараа. А гэр бүлтэй ярьж амж байгаа хүмүүс нь гэртээ энэ үйлчлэг хийгээрэй. Та харцсан учраас тийм ээ. Гэрийг гүйгүүлэгч үзэсгэлэн төвлөлтөд өсгөөчүүд эхнэрүүд гарын үсгээ зурна уу? За эхнэрүүд гарын үсгээ зураараа эхнэр гэдэг дээр гарын үсгээ зурна.
явах хос зандан багнууд билээ өргөжин дэлгэрч байгаа Монгол оронд маань андгаа өгсөн хосууд та бүгдээр ам бүлээ. За аавын хүү ээжийн охин амьдралаа холбон аав ээжийн гал болгонтоос гал таслан бадрааж үр удмаа өсгөж төрдөө түшиг нэмдэг жамтай. Энэ учирлаар хувь тавилангаа холбосон хосуудын гал асаах эснийг энэ хүү өргөнд хийх гэж байна. Ингээд хүндэтгэлийн тайзанд гарч ирсэн хосууд гал асаах эснийг үүргэн. За өсгөчүүд нь очоод нэг хүчүүд зугаа нэг гал байгаа галаа бадраад. За өсгөчүүд нь хосуудын хайртай хосуудын тулган дасаасан гал энэхүү өргөөнд бадамлан аслаа та бүхний амьдрал сайн сайхан энэхүү галын дүрмэд өргөж өөдрөг бүтэмжтэй байхын өнцөг тэмдэглэлтэй өрөөнийг өөдөөнд өргөн дэвшүүлээ. Ураа! Бүхний донд энэ юу вэ гэхээр зүрх зүрхээ нийлүүлээд мөр мөрөө түшээд эрүүгээ мөрөн дээр тавиад ихнэр нөхөр өөдөөдөөс хараад тэрүүлдэг. Нэг биений хоёр тал, нэг хүсэл мөрөөдлийн хоёр тал. Нэг хүн болох ийм ажиллагаа хийж байгаа учраас гэр бүл боллоо гэдэг маань бүгдээрээ чих зов хэрэггүй. Бүгдээрээ энэ одоо өргөнд ирсэн хосоо бүгдээрээ босож зогсон. Бүгдээрээ суудаасаа босч байгаа. Суудаасаа босч. За зүрхээ зүрхэнд наагаад нэг гараа суган доогор нэг гараа мөрөн дээр хоёр ирүүгээ мөрөн дээр тавиад би тань гэж хэлээс нааш битээ тав. Ингээд тэрээ зогсож байна. Тэрээ зогсож байна. Тэгээд тэргүй 20 30 жил тэрэлцэж байгаа шүү дээ. Байж. За ингээд тэрээ зогсож байна. Би та бүхэнд тэрэлцэхэд ямар сайхан бэ гэдгийг би танарт одоо хэлж өгнө. Бидний махан бие сэтгэлийн үүсгэгч эдис бүхэн зөвхөн өөрсдийн минь хайрын оч хэлбанаас үүдэлтэй. Бид энэ наснда зөвхөн өөрийн хайртай хүнээ олж авах хүсэлтэй байсан биш гэж юу? Бид хүн хоорондын бүх харилцааны хамгийн дээд ялгуун төгс харилцаа одоо хийж байна. Бидний мэдрэмж сайхан тайвширч зүрх сэтгэл минь илүү их амьдрах эрч хүчийг олж байгааг одоо бид мэдэрч байгаа. Хүмүүс бид харилцахдаа дөрвөн зүйлийг хүсдэг биш үү? Хоёр биенээсээ магтуулах, урмын үгсийг сонсохыг хүсэж байна хайртайсаа, хайрлуулахыг хүсэж байна. Бодол үйлдэлээрээ нэгт хайрыг ханижлээсээ бид үргэлж хүсдэг, халамжлуулах, инхрийлүүлэхийг хүсэж байна, туслуулах, дэмжүүлэхийг хүсэж байна. Бэлэг болон бүх сэтгэлийн тусламжийг энд оруулж үзнэ. Бидний заримдаа бие биедээ хэлсэн муу үгс зүрхэнд минь зоогдсон сум болж хувирдаг. Сайхан хандаад хэлсэн үг бидний сэтгэл дүүссэн сэтгэлийг ийгүүлж алтан наруулж дэлгэрдэг. Тохиолдсон бэрхшээл бүхнээс шантрахгүй ханаа ойлгож, анхаарч, халамжилж, хамгаалж байна гэдгээ баталгааж өгч байна. Энэ хайрын сэтгэл сүнсээр нэг бие болон нэгдсэн тэмрэлтийг өдөр бүр үүрийгээ тусснаас нар жаргахыг хүртэл 4 удаагаар бодож, насан туршдаа хийж эрчим хүчээ сэргээж, шинжилж явахыг та бүхнээсээ хичээнгүйлэн хүсэж байна. Ханаа алдахгүй байх хамгийн том дасгал бол энэ тэмрэлтийн дасгал байдаг. Энэ өдрөөс өмнөх бид бүхний эргэлзүүлж, шаналгаж байсан бүхий л үл ойлголцол, үл итгэлцэл, сэтгэлд хургасан муу муухай бүхэн үрд арчилтан цэвэрлэгдлээ. Одоо хамгийн чухал андгаа урах ажиллагаа хийхин өмнө бүгд зүрх сэтгэлээрээ чагнахыг хүсэж байна.
За ингээд бурхнаас заяасан өчирлийн билэгдэл уян заяаны ундрагын манлаа хорол тоонтын амьд багнууд хослон амьдрахын арга бэлэг чи бит хоёрын амьдрал тал шиг тансаг болтугай хангаа шиг баян байтугай хүрээ сэтгэлийн чагтгаа нэгтгэн уйлаа итгэлийн дуугаа нийлэн аяллаа сүлдэн дээр нар шигэ бадартугай соёмгон доторх загас шигэ жаргатугай хүрээ энэ эзэн Чингис хаанаас хосуудад өвлүүлж үлдээсэн билэгдлийн ирүүл. За ингээд бүгдээрээ тэрхээ тань уу. Бүр ингээд 30 минут зогсож ивэл хамгийн сайхан байлаа. Эндээр сайхан байлаа. Тэгэхээр одоо бүгдээрээ андгаараа бариад зэрэг уншин. Би удирдах хэлэн та бүхэн энэ гэр бүлийн андгаа гэдэг бүгдээрээ хамтдаа унших сэтгэлээ барьсан. За гэр бүлийн андгаа гэдэг бүгдээрээ хараараа бүгдэнд нь би гэр бүлийн андгаа гэсэн байгаа. Гэр бүлтэй болж амжаагүй хүмүүс нь ирээдүйд гэр бүлтэй болохоор энэ андгаа өргөнөө өвгөнийхөө өмнө өв дээдсийнхээ өмнө өргөнө гэж амаа андгаа өгч байгаа. Бид ямарваа нэгэн зүйлийг сэтгэлдээ дүрслэхийн тулд түүнийг заавал амаараа хэлэх ёстой байдаг. Заавал хэлэх ёстой. Энэ л одоо тавилангаа бид хийж байгаа. Тэнгэр заяад өв дээдсээс уламжлан ирсэн. Ариун гал боломтоо дэвлэн жинхэнэ хайр болон бусдын сайн сайхны төлөө амьдралын соёлыг бий болгож хойч үе удмынхаа өмнө үлгэр дөөрөөлөл болж чадсан Батмих гэр бүлийг байгуулж үлдээхээ Тэнгэрлэг өвгдөөс хойч үе удмынхаа өмнө андгаалж байна. За ингээд гэр бүлийн андгаа өргөсөн бидний өдөртөж хийсэн хосуудаа амьд цэцгийн баглаа өргөн барьцгаана. За ингээд ирсэн ёслолын андгаа тамбар өргөсөн энэ өнөөдрийн үйл ажиллагаанд ирсэн бүх асуудлаар зориулаад манай Баянжар садд аялууны мэдчилгээ төлөвлөлөө лекцэнд орно. За баярлалаа гэдэг. Энэ сайхан Тэнгэрлэг гэр бүлөө та бүхэнд цаашдынхан амьдралд нь аз жаргал хэрүүл хамгийн сайн бүгдийг хүсье өрөөё. Би бас өөрийгөө танилцуулсан болохоо намайг Баяр Жаргал гэдэг соёл урлагийн сургуулийн 2009 онд төгссөн. Нараа ихчдээ бас хамтарч ажиллаад байна. Хугацаа өнгөрч ингээд өнөөдөр асуудал зориулаад нэгэн сайхан гэр бүлийн сүлд дуугаар та бүхэнд аяа.